Сайн бацхан үзэгчтэй. За өнөөдрийн дугаараар та бүхэндээ Windows 11-ийг хэрхэн суулгах, хамгаалтын протоколыг идэвхжүүлэх болон BIOS апдейт хийх талаар хүрхээр хэллээ. За юуны түрүүнд та Windows 10 суулгах юм таны компьютер Windows 11-ийг дэмждэг, таны компьютерийн техникийн үзүүлэлт шаардлага хангаж ийнэ гэдэг шалгах хэрэгтэй байгаа. За ингээд та Google-с Windows 11 requirements гэж хараад Microsoft.com-ын нууц руу ороход Step requirements гэж гарч ирж байгаа. За таны компьютер 1 GHz-с дээшээ 2 core SPU-тэй 64 бит дэмждэг процессортай байх шаардлагатай. RAM нь бол 4 GB байх болно гэсэн байна. Батлах хэмжээ нь 64 GB гэсэн байна. За UEFI secure boot болсон. Trust platform mode бол 2.0. За энэ хамгийн чухал нь байгаа юм. Intel SPU дээр болохоор TPM буюу Trust Platform Model гэж байдаг. AMD SPU дээр болохоор FTPM гэж байдаг. За одоо энэ шаардлагыг хангахын тулд таны компьютер одоо BIOS буюу апдейт нь хамгийн сүүлийн үеэр шинжлэхдсэн байх хэрэгтэй. Windows 11 гарснаас хойш одоо их хатан үйлдвэрлэгч компаниуд BIOS апдейтн дээрээ Trust Platform Model 2.0 идэвхжүүлэх болон тохиргооны шинжилгэүүдийг хийсэн байгаа. За одоо хэрхэн BIOS апдейт хийх вэ гэхээр за Google дээр болоо. Тухайн өөрийн компьютерийнхаа ашиглаж байгаа их хавтангийн модулээр хайлт хийж BIOS сайтнаас татж авах хэрэгтэй байна. За энэ дээр анхааруулхад BIOS апдейтыг яг их хавтангийн дээр бичсэн байгаа модулээр хайж хийхгүй бол таны компьютер одоо BIOS апдейт хийж авсан алдаа заахах одоо цаашлаад таны компьютерийн их хавтан бүр шатах ажиллагааг болгох тийм аюултай байна шүү. За одоо энэ бичлэгэнд ашиглаж байгаа компьютероор би BIOS апдейтыг татж үзүүлье. За гарч ирсэн илэрчээс SUS-ийн сайт, BIOS-ийн сайт руу ороод support хэсэг рүү орно. За support хэсэг рүү ороод driver-ын нийтлэлийг хийж байгаа. За энэ ороод BIOS-ын fireware. За энд одоо хамгийн сүүл тавигдсан BIOS апдейт харагдаж байна. За бид нэр Windows 11-ийг суулгах гэж байгаа. За энэ бордон дээр маань Windows 11-ийн BIOS апдейт гарсан уу гэвэл одоо show wall дараад шалгах гэдэг байгаа. За энэ 8 сарын 4-ний апдейт дээр support Windows 11 default no setting change secure UEFI BIOS гэж. За энэ апдейт гарсан байна. За энэний ер нь бол хамгийн сүүлд гарсныг нь бол татаж авах нь зүйтэй. Энээс хойш дахиж системийн чадал дээр improve хийж сайжруулалт хийсэн байна. За энэ BIOS апдейт хийдэг байгаа. За апдейт дуслаа. За одоо татсан апдейтэд задлаад USB drive руу хавуулж авах хэрэгтэй. USB drive-аас та BIOS апдейтэд нуушлах юм аа. За одоо компьютер онцлоод BIOS settings руу ороод BIOS апдейт хийх хэрэгтэй. Таны компьютерийн тохиргооноос хамаарат BIOS апдейт F2 delete ESC tab ямар ч сонголтоор орж болно. За одоо ашиглаж байгаа SUS-ийн бордон дээр бол F2 гэсэн командаар BIOS settings руу ордог байгаа. За ийм SUS-ийн boot BIOS интерфейс бол ингэж харагдаж байна. За эндээсээ advanced mode руу орох байгаа. За эндээс сүүлээс нь tool гэсэн хэсэг рүү ороод SUS easy flash treatment гэж байгаа. Ийшээ дарж авах байгаа. За эндээс та BIOS апдейт хуулсан drive зааж өгнө. За энэ одоо 4 GB flash байсан. За энэ drive байна. За энэ BIOS апдейт нь харагдаж байна. Хуулсан апдейт TAF game. За Amazon-тэй Plus Wi-Fi гэдэг за энэ cap хүргэлттэй файл байгаа. За та уншуулахаас өмнө дахиж сануулхад таны энэ апдейт таны хатан дээрх модельтэй яг таарж авах хэрэгтэй шүү. Энэ дээр бол маш
халаан хандуулж хаал боломжтой байхгүй таны BIOS гэмтэх боломжтой. За одоо BIOS flash шалгах гэх юм. За энэ дээр BIOS одоо information гарч иж за version 24.3. За 21 оны 10 сарын 8-нд гарсан BIOS гэдэг байна. Цааш yes дараа дөрвөлжлүүлээ. За энэ маань өөрөө бас тодорхой хугацаанд уншина. Энэ уншиж явах явцад та нэгэн байдлаар хичээлээс салгах, кабель маслах гэх мэт зүйлээс бол маш их боломжтой зэрэглэх хэрэгтэй гэдэг бол одоо энэ BIOS уншиж явах явцад хэрвээ таны компьютер унтрах юм бол одоо таны компьютерийн BIOS гэмтэх их хатны одоо эвдэрх тийм аюултай ба шүү. За ингээд BIOS update хийгдээд restart хийгдчихлээ. Тэр маань. За энэ дээр одоо санал гарч ирж болно байхгүй гэж болно. Энэ болохоор update хийгдсэн. Trusted platform модуль нь идэвхжлээ гэсэн мессеж. Зарим бордонд гарч ирдэг, зарим бордонд бол гарч ирэхгүй шууд цаашаа үргэлжлүүлж явчихдаг байна. За BIOS update-ийн LED firmware гэж. За энэ дээр бол компьютер бол траацаж болохгүй. Төвчтэй хүлээж авах хэрэгтэй. Компьютертай асч унтраад тодорхой хугацаанд харлах ч юм уу тийм юугаар та компьютераа шууд хүчээр унтрааж болохгүй шүү. За BIOS update хийгдээд дууссан. За одоо RAID configuration build SATA configuration за дээр run setup руу орох уу гэж санаалга гарч ирдэг байгаа. За энэ дээр апдейт дараад орно. За эндээсээ одоо апдейт хийгдсэн Trusted Platform модулаа идэвхжүүлж байж дараа нь Windows 11 уншуулах байна. За эндээс Advanced мод руу ороод Advanced гэсэн хэсэг рүү ороод за энэ дээр AMD FTPM configuration гэж хэсэг рүү ороод харахад за энэ дээр бол BIOS update хийгдсэн дараа бол TPM device бол enable хийгдсэн байна. Тэгэхээр энд бол таны компьютер Windows 11 суухад бэлэн болсон байна гэсэн. За эндээс дахиж шалгахад за boot хэсгээс compatibility secure boot хэсэг рүү ороход за энэ UEFI модтой байх хэрэгтэй. За одоо ингээд тохиолгоос F10 дарна. Эсвэл exit хэсэг рүү ороод save changes and reset гэж дараад тохиолгоо хадлаад гарах байна. За компьютер маань байна. Одоо 11 Windows 11 үйлдвэрлэлийн системээ Microsoft-ийн аль байсан сайтаас татаж авна. За гарч ирсэн илэрч дээр хамгийн дээр Microsoft.com дээр download Windows 11 гэж гарч ирнэ. За ийш ороод Windows 11 installation assistant гэж байгаа. Great installation media гэж байгаа. За энэ болохоор Windows 11-ийг өөрийнх нь түүлээр бэлддэг байгаа. За өнөөдрийн хувьд би шууд ISO image-ийг татаж аваад boot бэлдээд суулгахаар шийдсэн байгаа. За эндээс Windows 11 гэсэн сонголтыг сонгоно. За download авч таарна. За энэ дээр одоо бүтээгдэхүүнийхээ хэлийг сонгосон байна. За энэ дээр English International гэж за энийг сонгоно. За confirm. За download English International 64 bit download. За энэ дээр дараад үйлдвэрлэлийн системийг татаж авах юм аа. Үйлдвэрлэлийн системийг татаж дууссан байна. За одоо энэ системээ флашн дээрээ бэлдээ. За флашаа бэлтгэхээс өмнө үйлдвэрлэлийн систем ISO файл маань 5.3 GB хэмжээтэй болохоор та 8 GB флаш олон түүнээс дээш флашн дээр за бүтээ бэлдэх хэрэгтэй. За бүтээ бэлтгэхээс өмнө одоо үйлдвэрлэлийн системээ USB дээр бэлтгэхийн тулд би бол өөрийн нийтлэг хэрэглэдэг програмаараа бүтээ бэлтээ. За би бол Rufus хэрэглэдэг.
За Rufus гэж хайлт хийгээд гарч ирсэн Rufus-ын сайт руу. За эндээс download Rufus 3.6 гэсэн энэ version татчих авъя. Гэж дууссан байна. Rufus руу ороод за liner update хийх. За одоо энэ дээр логгүй гэж хэлье. За энэ дээрээс flash disk-ээ сонгоод за энэ дээр boot selection за disk or ISO image гэсэн хэсгийг сонгоно. За эндээс select гэсэн хэсэг дээр Windows 11-ийн татчихсан ISO файлаа зааж өгөөд за энэ бол GPT буюу одоо Wi-Fi partition scan байгаа. За эндээс boot-ийнхаа нэрийг өгөөд файл системийн TPS-ээр явна. За clutter size-ын default 4600 байт явуулаад за start. За энэ дээр анхаарал гарч иж байна. Та энэ дээр эхлээд флашн дээр өөрийн хэрэгтэй зүйлийг олж авсныгаа дараа энэ үйлдэл хийсэн зөв. Энэ бол одоо таны флашн дээр бүх зүйлийг устгаж байж бүгд бэлддэг байна. За энэ старт. За энэ команд нь одоо таны флашн дээр шаардлагатай UEFI scheme partition-уудыг үүсгэж байгаа. За boot-ийг дууссан байна. Одоо secure boot-ийн одоо сануулга гарч ирсэн байна. За энэ secure boot BIOS дээрээс secure boot гэснээр заавал хаасан байх шаардлагатай гэж гарч ирж байна. За энэ бол нэг тийм чухал үзлэг авч үзэхгүй. Хаалаа. За одоо Windows-оо шуулъя. F2 болон delete тавчаад дараа BIOS settings руу ороход за энэ SUS-ийн бордон дээр харагддаг энэ хэсэг бол easy mode гэж байдаг. Энэ үгийн нийтлэг тохиромжуудыг ялбархан өөрчлөх боломжтойгоо харуулсан хэсэг байдаг. За эндээс flash disk дээр бэлдсэн бүүтээ за ингээд partition 1 дээр за энэ нэг сонгогдсон байна. За ингэж тааруулж бас болно. Энээс гадна advanced mode руу ороод та boot гэсэн хэсгээс boot option 1 гэсэн хэсэг дээр boot хэлсэн дискээ зааж өгөх боломжтой байгаа. За энэ дээр бол тааруулсан байна. За одоо save хадгалаад. За ингэж гарахад одоо flash disk-нээс бэлдсэн Windows 11 маань унших юм аа. Нэмж сануулгад за компьютер Windows 10-аас суулгах гэсэн та өөрийнхөө data disk, system disk дээр байгаа хэрэгтэй өөрийн хэрэглээний файлуудаа өөрчилж backup хийж авахыг зөвлөж байна. Сонсоргүй байдлаар маш их тохиолдол гардаг, хүмүүс хэрэгтэй файлаа устгацдаг. Энэ тохиолдолд их гардаг болохоор та өөрийн хэрэгтэй файлуудаа backup хийж авахыг зөвлөе. За install-ийн Stop ерөнхий хэсэг ингээд эхэлж байна. За эндээс түрүүн Windows 11 English гэсэн хэл дээр татчих авсан байгаа. За ингээд next дараад. За install now гэсэн хэсгийг дараад. Stop маань эхэлж байна. За одоо энэ дээр activation key. За одоо байхгүй гэж don't have product гэсэн хэсгээр дараад цааш явъя. Эндээс та өөрийн тохирох home education pro workstation гэсэн сонголтуудаа сонгоод цааш үргэлжлүүлээд явах ёстой. За эндээс би бол 11 Pro гэсэн сонголтыг сонгоод цааш явъя. За энэ үүсгэр нөхцөл гарч ирдэг байгаа. За энийг төгөлтэй зөвшөөрөөд цааш явъя. За энэ дээр бол шинжилтэ апдейт гэсэн хэсэг гарч ирж байгаа. За энэ дээр бол би custom буюу одоо хуучин байгаа үйлдвэрлэлийн системийг бүгдийг устгаад цоо шинээр fresh install хийж байгаа болохоор custom гэсэн хэсгээр дарж орох байгаа. Энэ дээр одоо таны суусан үйлдвэрлэлийн системийн partition болон туслах recovery partition харагдаж байна. Энэ компьютер маань одоо зөвхөн data disk зөвхөн системийн системтэй байгаа учраас бүгдийг устгаад систем ашиглана.
За ингээд устгахад одоо drive нь бол partition үүсгэдэггүй хоосон диск гарч ирж байна. За энэ дээр шинээр нийв гэж үүсгэхэд цаанаас автоматар өгсөн size гарч ирэх хэмжээ. Энэ дээр шууд apply дадлаа. Энэ болохоор өөрийнхөө системийнхаа файлуудыг ингээд үүсгэждэг байгаа. За сонгогдсон байгаа энэ хэсгтээс шууд next дараад системээс болгоно. Систем сууж дууссаны дараа стартап одоо бэлтгэл ажил систем setup хэлдэг байгаа. За эндээс одоо country region сонгодог. За энэ дээр бол United States би сонгоод есть арчи. За энэ за UK-ээр олчих. За second cable layout сонгох гэж. За энэ дээр болохоор add layout дараад Монгол кликээс сонгох гэж байгаа. За Mongolia next Mongolia клик add layout. За энэ дээр болохоор update шалгаж байгаа. Нэмэлт шинжилгээ гарсан бол татаж суулгана. Байгааг бол одоо хамгийн сүүлийн хөлбөр татаж авсан бол цаашаа стат нь өөрчлөлт явах байгаа. За одоо энэ дээр төхөөрөмжийн нэрийг бичнэ өгсөн байна. За энэ дээр PC-ийн за энэ дээр нэр өгчээ. За next. За энэ дээр зай авчлахгүй гэсэн байна. За төрүүлээ нэрж байна. За энэ болохоор та хийгдэл одоо төхөөрөмжөө ямар төрөлөөр ашиглах вэ гэсэн төрлийн сонголт гарч ирж байгаа шүү. За энэ бол хэрэглээний төвчөнд одоо ер нь гэртээ хэрэглэдэг хүмүүс бол энэ сонголтыг хийх зүг баг. За энэ бол доотлол нь сургууль болон ажлын нөхцөл гэсэн сонголт гарч ирж байна. За би бол personal user сонголоо. Next. За аккаунт оруулна уу гэж байна. За би дээр Microsoft аккаунтаар нэвтэрч оръё. Яа хүсвэл та интернет холбогдлоо салгаад офлайн модоор бас нэвтэрч орох боломжтой. Офлайн аккаунтаар. За энэ дээр пин код үүсгэнэ гэсэн байна. За энэ дээр тест пин код ордог. За нэг евро. Энэ чагтлах юм бол үсэг болон символ оруулж болно гэсэн сонголтоо. За би одоо 4 тоо хийчлээ. За цааш. За хэтэрхий энгийн байж болохоос гэж байна. За тийм бахаас маркетингээс харагдах скринийн хувьд бол маш өөр болсон. За энэ бол дэрийг бол би төхөөрөмж байрш тогтоох. За байршаа би техникийн утраач нь бол апдейт гэсэн утраач гэж төгсөн. Зарим зүйл нь шаардлагагүй дард background процесс гэж ажиллаад байдаг. Тэгмээс энийг бол ихний хэмжээ утраач. Шаардлагатай гэвэл дараа нь та settings-ээс ороод байрш find my device-а идэж хүсч болно. За шивээ. За customize your experience гэж байна. За entertainment, gaming за энийг шууд алгасчих. За би энэ дээр backup хийхгүй. Шинэ fresh install-аар энийг юм Microsoft-ийн OneDrive-да таны файлыг backup хийх гэсэн сонголт гарч ирсэн. За би дээр backup хийхгүй ашиглахгүй.
За танд Microsoft-оос Office 365 санал болгож байна. За өнгөө тест хугацаанд ашиглах уу гэж байна. За шаардлагагүй гэд алгасч байна. За дахин апдейт шалгаж байна. Энэ маань болохоор Windows-ийн хамгаалтын security patch болон аппликейшны апдейт хийгддэг байгаа. За тгүр хүлээн үү гэсэн бичиг гарч ирж байна. Энэ болохоор цаагаар Windows-ийн desktop task аппликейшнууд зэсүүдийг зэгцэж бэлддэг хэсэг байгаа. За 11 мас сууж дуусч байна. За сансны бодвол Windows 10-аас бол шал өөр user interface харагдаж байна. Windows Start гэсэн маань голдоо орж ирсэн байна. За энэ харахад бол нэг аппликейшн шиг юм шиг зэгцтэй цэвэрхэн харагдаад айгүй light зөөлхөн болж гисэн байна. Дараагийн алхам гэвэл та компьютерийнхоо драйвер апдейтүүдийг хийх шаардлагатай байгаа. За энэ дээрээс ороход түрүү BIOS апдейт хийсэн шигээ их автомат ирэх байгаа моделийн дагуу BIOS-ны сайт руу орж драйвер апдейтаа шалгана. Хэвээ таны их автоматын одоо сайтаар ороход Windows 10 драйверууд нь одоо BIOS-д тавигддаг байх юм бол та Windows Update гэсэн хэсэг рүү ороод боломжит драйверуудыг татаж уншуулах боломжтой байгаа. Check for Update гэсэн хэсэг рүү ороод апдейтыг бол шалгах боломжтой. Энэ дээр бол одоо antivirus-ийн апдейт, framework апдейт, за iOS security patch юм уу, spyware тэгвэл micro device NVIDIA-гийн төрсний драйвер очиж байна. Эндээс л download install хийгээд суулгах боломжтой. Эсвэл та NVIDIA-гийн карта яг GeForce Experience болон AMD-гийн control panel-тай суулгахыг хүсвэл NVIDIA-гийн Zcom-оос AMD драйвертай бол AMD Zcom-оос өөрийн график картын моделийн дагуу драйвер татаж суулгах боломжтой байгаа. За AMD бол AMD Zcom руу драйвер support гэсэн хэсгээс өөрийнхөө картны модулээр драйвер суулгаж болно. За одоо би энэ компьютер болохоор NVIDIA карт болохоор NVIDIA Zcom руу ороод картын драйвер татаж авна. За энэ location сонгох чинь за энэ дээр бол одоо Монгол бол байдгүй л юм байдгүй. Би United States гэсэн сонголтыг сонгоод цааш ороод за энэ дээр драйвер гэсэн хэсэг байгаа ийшээ ороод за энэ product type гэсэн хэсэг байгаа. Энэ дээр бол таны карт Quadro юу, Titan уу гэдгээс хамаарат та сонголтоо одоо энэ бол GeForce карттай байгаа. За эндээс RTX 30 гэж байна. За энэ дээрээс GTX 1600 сэрих ноутбук. Харамзгаас ирсэн сонгоод Windows 11 гэж сүүлд шинээр нэмэгдсэн байгаа. За GameReady driver, StudioReady driver гэдэг хоёр сонголт байгаа. Ажлын та одоо тоглоом тоглодог, ашигладаг болон GameReady driver-ыг суулгаснаар GeForce Experience дээр таны одоо удаж авсан суулгасан тоглоомуудыг одоо график картны одоо тохиргоо боломжит өсгөх одоо чадал зэргийг одоо өсгсөн тийм драйвер шинжилтүүд байдаг. Энэ болохоор GameReady драйвер суулгаснаар тэрийг бол ашиглах боломжтой. Studio драйверүүд нь та одоо програмууд Max, Premiere програмууд ашигладаг бол Studio драйвер суулгасан л одоо баталтай. Одоо би бол энэ дээр GameReady драйвер суулгаад хэл нь бол ангилж
англи хэлээр сонгоод search хийхэд одоо драйвер илэрч гарч ирнэ. 400-900 гэсэн вершнтэй 10 сар гарсан драйвер байна. За энийг татчих аваад. За тэгээд төрсний картад тавих юм аа. Их автон үйлдвэрлэгч бүх ихэнх компаниуд одоо Windows 11 рүү ер нь шилжиж эхэлсэн. Одоо драйвер шинжилтүүд цаг өдөр өнгөрөх тусам шинээр орж ирж байгаа. Тань тухайн автогийн ашиглаж байгаа таны компьютерын драйвер тун бодохгүй бүгд Windows 11 дээр гараад эхлэх байгаа. Одоогийн хугацаанд Windows 11 машин үйлдвэрлэлийн систем болохоор тэр хугацаанд драйвер хатад маань тодорхой хэмжээнд хацаж байна. Гэхдээ хэвлэлийн төвшөнд бол драйвер шалгахад ажиллаж болох хэмжээнд драйверууд бол бүгд үйлдвэрлэлийн системтэй хамт танигдсан байна. Үйлдвэрлэлийн систем суухад Microsoft Windows апдейт хэсэгт дагаж ирж суусан байна. За шаардлагатай драйверууд бол танигдсан байна. Энэ бол ашиглаж болох хэмжээнд бол хангалттай гэж үзэж байгаа. За үүгээр Windows 11 суулгах өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Тэцэг хайтекийн блог байлаа. Дараа онцлог баяртай. Сайн бацхан уу залуучуудаа хайтекийн их түвшин байна. За сая part 1 дээр бид нар танд Windows 11 болгож одоо яаж Windows 11 форматлахыг зааж өглөө. Part 2 дээр юу заах вэ гэхээр optimization, overclock яаж хийх вэ? BIOS-н дээр одоо тохиргоонууд та юу хийх ёстой вэ? Ямар драйвер суулгах вэ? Ямар одоо түүл суулгах вэ гэдгийг зааж өгөх юм аа. Энэ төлөвүүд нь танд одоо юугаар туслах вэ гэхээр ерөнхийдөө нийт компьютерийн үйл ажиллагааг сайжруулах, арай хурдан болгох, FPS нэмэх гэх мэтийн давуу талтай байгаамаа. За эхэлцгээе. Юуны түрүүнд би компьютераа асаагаад BIOS руу орно. BIOS руу яагаад орж байгаа юм бэ гэхээр BIOS-н дээр маань CPU-ний overclock, RAM-ны overclock, элдв янзын boost-ийн одоо технологиг ажилуулах, асаах тохиргоонууд байдаг байгаа. За тэгэхээр юуны түрүүнд би boost-нуудаа асаах, overclock-нуудаа асаах шаардлагатай. За easy mode дотор зөвхөн одоо асуусан BIOS-ны тохиргоо байгаа тийм ээ. Тэгэхээр асуусан MSI юм уу, ASRock-оос арай өөр settings-тай байх магадaltaй. Жишээлбэл ASUS TUF дээр DOCP гэдэг байж идэг. MSI ASRock дээр XMP гэдэг байж идэг. Easy mode дээр та XMP-ийг ингэж оруулж болно. Эсвэл болвол 3200 MHz CL16202038-тай болчихно. Эсвэл бол та надтай адилхан ASUS board биш байх юм бол ASUS boardтай биш байх юм бол та Advanced mode руу ороод өөрийн гэсэн энд нь XMP mode гэж байгаа. Та энд нь DOCP-г оруулаад энэ ингээд автоматар RAM-ны overclock-ийн тохиргоо орчиж байгаамаа. Энэс гадна та юу хийж болох вэ гэхээр performance enhancement буюу одоо давхар янз бүрийн boost ажиллуулах тусдаа яг ASUS-ийн CPU-ний ажиллагааг одоо нэмэх, FPS нэмэх ийм нарийн тохиргоонуудыг зүгээр хэдэн кликээр л оруулах боломжтой. Би танд юу зөвлөхгүй байна гэхээр одоо гараараа overclock оруулахыг бол зөвлөхгүй байна. Учир нь энэ CPU-нууд маань, board-нууд маань хамаагүй smart болцсон, үйл ажиллагаа нь одоо тэжээлийг хэмнэх, халалтыг одоо багасгах зорилгоор янз янзын P-state, clock state-үүдтэй болохоор ерөнхийдөө бол нарийн тохиргоо танд хийх шаардлагагүй гэж бодож байна. Танд яг BIOS дээр хийх зүйл нь болохоор RAM-ны overclock, тэгээд CPU-ний boost-үүдийг асаах, ямар нэгэн power limit байвал тэднэрийг адилгах шаардлагатай. Яг магадгүй та олон сенсмис өдөртөж магадгүй гэх юм бол та монитор руу ороод fan тохиргоонуудыг жишээлбэл хийх боломжтой. Яг энд болохоор та performance enhancement-ыг оруулна. Тэгээд performance bias-ыг жишээлбэл та янз янзын benchmark хийх гэж одоо нэг юмд тохируулж болно. OC tuner бол тань шаардлагагүй. Ягаад гэхээр OC tuner нь дэндүү халалт үүсгдэг. Тэрний оронд зөвхөн precision boost overdrive дээр ороод enable хийгээд тэгээд энийг enable хийгээд энийг мануалдаар жишээлбэл 1.4K болгоод
4x болоод тэгээд нэмэх clock-ын жишээлбэл те max clock нь байх ёстой одоо 4.2 Гц та бит хоёр одоо 3700X дээр 3900 МГц-тэй ажиллаж байгаа боловч max CPU boost override-ийн нэм 200 нэмжлэхээр дорож 4.1-тэй ажиллана гэсэн одоо утгатай байгаа. Яг одоогоор би бол яг Ryzen дээр энийг үзэж байна. Intel дээр бол тэр хамаагүй амархан. Та H500-аар H410 мэтэртэй байх юм бол XMP жишээлбэл зөвхөн H510 дээр асааж болно. H410 дээр та зөвхөн одоо янз бүрийн enhancement, performance enhancement-ийн ласан өөр одоо нэг олон тохиолгоор хийх боломжгүй. Жишээлбэл RAM overclock бол low end Intel-ийн дээр үеийн бортон дээр хийх боломжгүй болчиход байгаамаа. За, ерөнхийдөө бол би юуг RAM-ын 3200 болгоод тэгээд давхар энэ RAM нь өөрөө вольт чинь 1.135 болж байгаа. Ягаад 135 бэ гэхээр манай RAM дээрх одоо үзүүлэлтийн дагуу 3200 МГц 1.135 дээр ажиллана гэж заасан байгаа болохоор XMP-ийг оруулангууд энэ нь өөрөө шууд 1.35 болж хувирж байгаамаа. За ингээд F10 дараад ингээд миний яг сольсон зүйлүүд нь гарч ирж байгаа. Окей, татлаа. Ерөнхийдөө хамгийн энгийн, хамгийн хурдан аргаар компьютераа буцааж яаж асаах вэ гэхээр 2 RAM-тай бол 1 RAM-ыг суулгаж хагаад асаагаад тэгээ болохгүй бол та clear CMOS хийгээд бүр clear CMOS хийгээд болохгүй байвал та дижилэн блокныхаа CPU 24 пин картны пинүүдийг салгаад батарейгаа суглаад clear CMOS-ийн хойш шөнгийг хооронд нь барагцаагаар нэг 10 секунд бариад буцаага бүгднийг залгах гээд таны компьютер, таны BIOS автоматар цэвэрлэгдэж одоо YouTube шиг асдаг байгаа. За ерөнхийдөө overclock хийгээд дуусчлаа. Одоо манай com асах байх асч байна. Тэгэхээр яг одоо юу хийх вэ гэхээр би янз бүрийн драйверуудтай бол би яг сайтнаас нь яаж татдгийг зааж өгөх сонирхолтой байна. Апдейт хийхгүй яг өөрийнхөө драйверыг суулгана гэх юм бол өөр арга бол байгаа гэсэн үг. Арай шудраг арга нь бол ерөнхийдөө бол яг бордны чипсетний драйверыг бол та бордны хуудаснаас татах график картны драйверыг бол яг Nvidia карт тавиал Nvidia картны драйверыг өөрийнх нь сайтаас нь татах нь арай зүйтэй байгаамаа. Манай нөхцөлд борд маань B550M Plus Wi-Fi гэх загварын борд байгаа. За, энэ орлоо. За, support дотор driver tools тэгээд driver tools-ийн ерөнхийдөө яг одоогоор 11-ийн драйверыг тусгайчлан байхгүй байна. Тэгэхээр Windows 10-ийн драйвер бол тохирчин. Энд нь манай LAN wireless chipset audio VGA гэдэг VGA драйвер татах бол шаардлагагүй. Надаа яг эндээс одоо юу сонирхолтой байна гэхээр chipset-ний драйвер дотор AMD chipset нь өөрөө AMD Power Planet-тэй байдаг. Одоо Ryzen High Performance, Ryzen Battery Saver эсвэл Power Saving mode-тай байдаг хэвгүй. Тэгээд тэр нь тоглоомондоо FPS нөлөөлдөг, RAM-ны үйл ажиллагаанд нөлөөлдөг, гацалт өгөхөд нөлөөлдөг учраас юуны төрөнд AMD-ийн chipset-ний драйвер байх шаардлагатай. За ингэ татчих хооронд нь Nvidia Zipcom. Яг тэгэхээр манай Nvidia-ийн карт байгаа. Та RX AMD карттай бол та AMD Zipcom-аас драйверыг татах юм аа. За United States-ээс юм татчихна гэж оруулаад тэгээд драйвер руу ороод за та энэ бараагаа ерөнхийдөө бол хэрэглээний GeForce байгаа бах. За тэгээд та өөрөө ямар карттай 30 сер, 20 сер эсвэл 16000 сертэй бол тэрийг оруулаад миний тохиолдолд яг одоогоор би 1660 та байгаа. Тэгэхээр 1660 гэж оруулаад Game Ready драйверыг Windows 11-ийн драйверыг хайгаад эндээс нь энэ одоо хариу гарч ирэх юм байна. За ингээд драйверуудаа ерөнхийдөө дуусч байна. Тэгэхээр яг уу гэхээр та downloads руу ороод нөгөө татсан хоёр юм
энийг нэг extract хийгээд нөгөөдхийн шууд оруулаад тэгээд эцсийн үр дүнд таны програмны install нь ингэж харагдана. Програмын install бол ерөнхийдөө та өөрөө нэг нарийн мэдэхгүй юм чинь нөгөө шууд GeForce Experience-тэй юм уу? Graphics driver-тай аль нэгэн тань зүгээр тааруулаад суулгачих болно. GeForce Experience-тэй зүгээр хүмүүсийн default суулгадгаар би суулгачих. Express installation, custom installation гэж байгаа. Custom нь болохоор та арай нарийн фичерүүдийг суулгахаар байвал custom руу оруулна. Яг Express давсан ч нэг ялгаа гарахгүй дээ. Энэ нь бол за тэрнээс гадна танд AMD chipset-ийн drive installation-ы цонх ингэж харагдах хэвээр. Ямар нэгэн юм оролдох бол шаардлагагүй гэж бодож байна. Ryzen Power Plan ерөнхийдөө хамгийн чухал нь байгаа танд. Ryzen drive installчлаа. За тэгээд Nvidia-гийн install нь ч гэсэн дуусчлаа да. Шинээр эхлэе. Ryzen driver болон Nvidia-гийн install нь дуусчлаа. GeForce Experience-ийг бид нарт яг одоо энэ хэрэггүй. За ягаад chipset driver суулгасны гол учир нь бол та power гэжчихэд ерөнхийдөө choose power plan руу орж байгаа. AMD Ryzen high performance байвал танд илүү зохимжтой. Энэ тоглоомн дээр арай гацал бага усгах, таны clock speed-ийг арай өндөр байлгах одоо зорилготой байгаа. Та clock speed-ийг бол task manager руу ороод шалгах боломжтой. Уул нь бол base speed нь 3.9 боловч бид нөгөө BIOS-н дээр хийсэн performance enhancement-ийн settings-уудыг оруулсны дараа ерөнхийдөө 3.9-с дандаа дээгүүр 4 юм уу 4.1, 4.2 та байнга байлгах одоо шаардлагатай нөхцөлд үргэлж ингээд 4-өөс дээш бол ажиллаж явах ийм чадaltaй болж байгаамаа. За дараагийн шатнд гэх юм бол та overclock хийх сонирхолтой байвал картн дээр overclock хийх сонирхолтой байвал та юуны төрөнд MSI Afterburner энэ манай яг картн дээр clock speed megahertz-ийг нэмэх одоо гол одоо програм нэмэх нь таны megahertz нэмснийг одоо шалгах түүл хэрэгтэй. Түүл нь бол тоглоом байж болно. Эсвэл тодорхой benchmark байж болно. Ерөнхийдөө бол Unity superposition маань яг хөө симуляцийн хувьд бол нэг PUBG Ultra-д тавьж байгаатай адилхан одоо картыг халаах, шалгах зориулттай програм болгож би өөрөө ашигладаг юм аа. За тэгэхээр юуны төрөнд та Afterburner-ыг одоо Google-д Afterburner-ийн сайт руу ороод download Afterburner хийгээд түүнтэй адилхан superposition-ыг Google-д superposition-ыг суулгаад тэгээд superposition-ыг та за график картныхаа overclock-ыг эхэлцгээе. Танд MSI Afterburner хэрэгтэй болно. Тэгээд Unity superposition хэрэгтэй болно. Ерөнхийдөө бол та MSI-ийн одоо энэ control panel дээр юу харж байна гэхээр карт нь ямар гесттэй яг одоо ажиллаж байна. Ямар одоо power limitтэй core clock нь хийдвэ гэдгийг ерөнхийдөө бол баримжаагаар харах боломжтой. Яг нь за график картныхаа overclock-ыг эхлэе. Юуны төрөнд танд MSI Afterburner болон Unity superposition-ийг шаардлагатай болно. MSI Afterburner бол ерөнхийдөө картны ерөнхий чадлыг одоо хэдэн мегагерцтэй байгаа хэдийг нэмж болох power limit эсвэл бол одоо voltage-ийн curve юм уу температурын curve-ийг өөрөө тааруулах боломжийг бол олгодог. Гэхдээ энэ бол дэндүү нарийн танд юу мэдэх хэрэгтэй гэхээр core clock-ын дээр мегагерц нэмж болдог, memory clock-ын дээр мегагерц нэмж болдог нь танд сонирхолтой байгаа. За энэ түүл нь болохоор ерөнхийдөө base performance буюу яг одоо анх хэдэн оноотой гаргаж чадахыг шалгахад зориулагдсан байгаа. Та 4K-аар тавиад тэгээд анхны удаа ямар нэгэн MSI өөрчлөлт оруулахгүйгээр run дараад оноог нь харах хэрэгтэй. За энэ оноо маань ерөнхийдөө анхдагч үзүүлэлтийг бол гаргаж ирнэ. Та энийг шалгахдаа яг энэ хэдэн герцтэй явж ийн хэдэн температуртай хэдэн градус температуртай байгаа юм гэдэг нь баруун дээр болонд харагдаж байгаа юм аа. За ерөнхийдөө бол энэ гарч байгаа одоо рендер одоо гислийн симуляц нь өөрөө картыг бол өндөрөөр ачаалж баруун дээр болонд одоо таны memory-ны хорт график одоо мегагерцийн хорт FPS болон температурыг гаргаж ирж байгаа. FPS-ийн тоо бол чухал биш. Энэ үед
таны карт яг зүгээр ажиллаж байгаа. Бэлтгэсэн дээр ямар нэгэн глич эсвэл бол одоо скрин тэрийг гаргахгүйгээр ажиллаж байгаа нь чухал. Тэгээд температур нь яг боломжийн одоо жишээлбэл 80-аас доош байх нь хамгийн чухалтай байгаамаа. За ерөнхийдөө бол энэ програм нь 17 синтэй буюу 17 одоо шаттай 17 шатнд дууссаны дараа та оноогоо харна. За ингээд эцэст нь яг манай baseline яг анхдагч тоо маань 4315 байна. 76 градустай 4К бичлэгийн оноо маань 4315 байлаа. Тэгэхээр одоо энэс илүү оноо гаргах, одоо илүү FPS гаргах боломжийг MSI Afterburner ерөнхийдөө олгож байгаамаа. Яг уу адилхан EVGA ч юм уу ASUS-ийн tool байгаа ч гэсэн MSI-ийн хамгийн одоо өргөн хэрэгжүүлээний програм байгаа. Юунаас эхлэх вэ гэхээр би бол core clock-ыг жишээлбэл нэмэх 100 МГц-ээр нэмбэл яадаг юм бэ гэсэн бодолтой байна. За тэгээд memory clock-ыг нэмэх 500 байвал яадаг юм бэ гэж байна. За fan speed нь жоохон илүү болгоод та илүү одоо overclock хийх боломж бол танд байгаа. Тэгэхээр fan speed нь жишээлбэл auto биш, та өөрөө яг ингээд өөрөө тохируулаад танд чихэнд чиргүү одоо чиртэй биш байлгаар өндөр fan speed-ийг тохируулаад тэгээд тэрүүгээрээ та температурыг хянах боломжтой гэсэн. Арай жоохон өндөр байгаад тэгсэн мөртлөө танд нэг чимээтэй санагдахгүй бол та энийг нэмээд яваад байвал ер нь бол асуудалтай. За ерөнхийдөө миний одоо бодож байгаа бол энэ карт нь нэмэх 100 МГц core дээрээ нэмэх 500 МГц memory clock дээр авчих болов гэсэн найдлага бол байна. За би энэ юугаа үзүүлэлтээр apply хийгээд оруулахаар ерөнхийдөө бол яг одоогоор ажиллах дээд чадвар нь өмнөхөөсөө 100 МГц илүү core дээр 100 МГц-ээр илүү memory clock-ын дээр 500 МГц-ээр илүү ажиллана. Энийгээ одоо бид нар энэ програмаараа яг баталгаатай ажиллаж гэнэ үгүй юу гэдгийг ерөнхийдөө бол шалгачиж байна. Та энэ програмаар ерөнхийдөө яг 100 МГц 500 МГц надад хангалттай байна. Энэ яг 24/7 яг ингэж явж чадах уу гэхийг үзэх сонирхолтой байвал ерөнхийдөө энийг та энэ програмыг 3-4 дашууд дарааллуулаад уншуулбал зүгээрээ. За та өмнө нь харсан бол FPS нь бараг цагаар нэг 33-аас 35-ын хооронд байсан. Одоо бол 40-с 37-ийн хооронд байгааг анзаарч байгаа хаа. За түүнчлэн graphics megahertz нь өөрөө 1900 харьцаатай байсан бол одоо 2055 memory нь 4500-тай явж байна. Өмнө нь болохоор memory нь 4000-тай байсан шиг санаж байна. За benchmark маань хийгдээд дуслаа. Өмнөх температурын хувьд бол 3 градусаар нэмэгдсэн боловч онооны хувьд бараг цагаар 400 хүрэхгүй оноогоор нэмэгдсэн байна. FPS нь бараг цагаар 3-4 FPS-ээр нэмэгдсэн гэдэг одоо ялгаа бол гарч ирж байгаа. За та энээс цаашаа одоо миний карт илүү хэрж чадах бай гэдгийг шалгахаар байвал core clock жишээлбэл 125-аар бичиж болно. Memory clock-оо 600-аар бичиж болно. Яг уу би энэ 16 60 series 2060 series ер нь 2000 series бараг цагаар 100 дээр нэмэх нь 100 нэмэх нь 500 бол баттай авдгийг мэдсэн учраас 100 500 гэдээ оруулсан байгаа. Яаж overclock-ыг арай жоохон илүү шахаж авах вэ гэхээр та memory clock төр орхиод core clock 125-аар нэг шалгаад 150-аар шалгаад эсвэл бол та илүү чадна таны кулер илүү чадна гэж бодож нэмэх нь 170 180 гээд үзэж яваад за ингээл гацдгийм байна гэд энэ superposition чинь гацна угаасаа. Тэгээд тийм тохиолдолд та бараг цагаар 2 алхмын өмнө хийсэн одоо 150 байж байгаа 160 болгоч 170 болгосон тэгээд 170 дээр гацсан байвал 2 алхам ухраад 150 дээр тавьж байгаад memory clock 500 600 650 700 гэдэг ингээд багаар явуулах боломжтой. За ерөнхийдөө бол энэ optimization guide маань ингээд дуслаа. Өгөр манай Windows 11-ийн нарийн тохируулга дуслаа. Тантай цог хай-тек хийх төвшин байла. Дараа уулзлаа. Баяр таа.